3-1, 7, сүрэг 15 тоонуудыг авч үзье. Эдгээр тоо тус бүр доор өгөгдсөн олонлогуудын аль нь харьяалагдах вэ? За бүгдээр одоо эдгээрийг эргэн санацгаая. За эхнийх нь натурал тоо гэдэг нь юмыг тоолж болдог тэг биш тоонуудыг хэлдэг. За бичвэл 1, 2, 3, 4 гэх мэт. За харин сүрэг биш бүхэлдээ олонлог гэдэг нь тэг ба натурал тоонуудаас тогтох олонлогийг хэлнэ. Тэг, 1, 2, 3, 4 гэх мэт. За харин бүхэлдээ олонлог гэж сүрэг биш бүхэл тоонууд болон тэдгээрийн эсрэг тоонуудыг хамтд нь хэлнэ. Энэ нь тэг ба эерэг бүхэл тоонууд дээр натурал тоонуудын сүрэг тоог нэгтгэнэ. За бичих юм бол сүрэг 4, сүрэг 3, сүрэг 2, сүрэг 1, тэг, 1, 2, 3, 4 гэх мэт. За арцнал тоо олонлог гэдэг нь хоёр бүхэл тооны харьцаа хэлбэрээр бичиж болдог тоонуудын олонлогийг хэлдэг. Өөрөөр хэлбэл m-ийг хуваах нь n гэсэн хэлбэртэй бичиж болдог тоонууд ба mn нь бүхэл тоо байх ёстой. Гэхдээ n нь тэг байж болохгүй, тоог тэг тоож болохгүй шүү дээ. Харин m нь тэг байж болно. За жишээ нь бүгдээрээ жишээ авч бичих юм бол тэгийг хуваадаг нь 1, тэгийг хуваадаг нь 2, эсвэл тэгийг хуваадаг нь 3, эсвэл за тэгийг хуваадаг нь сүрэг 537 гэх мэт эдгээр нь тэгтээ тэнцв. Энд ч тэг, тэгийг нэгт хуваагаад тэг гэсэн үг, тэгийг хоёрт хуваагаад тэг гэсэн үг. Тэгэхээр n нь тэг байж болохгүй, m нь тэг байж болно. За харин одоо эр арцнал тоо олонлог нь энгийн бутархай хэлбэрээр бичигддэггүй тоонуудын олонлог юм. За жишээлх юм бол иймэрхүү тоонууд байна. Язгуур дор 2, пи тоо. За мөн энэ хоёр нь бол мөн е тоо. За гэх мэт тоонууд нь эр арцнал тоонууд юм. За харин бодит тоо олонлог гэдэг нь эдгээрийг бүхэлд нь хэлж байгаа юм. Арцнал болон эр арцнал тоо олонлогийг хамтд нь бодит тоо олонлог гэнэ. Бодит тоо бүр нь эсвэл арцнал, эсвэл эр арцнал тоо юм. За одоо бүгдээрээ ангилцгаая. 3-1. 3-1 бол натурал тоо биш. Яагад гэвэл тоолж болох тоо биш шүү дээ. Мөн сүрэг биш бүхэл тоо бас биш. За бас бүхэл тоож биш тийм ээ. Энэ бол арцнал тоо юм. 1 ба 3 нь бүхэл бөгөөд энгийн бутархай хэлбэртэй тул 3-1 нь арцнал тоо юм. Хэрвээ арцнал тоо мөн бол эр арцнал биш гэсэн үг бөгөөд харин бодит тоо болж чадна. Тэгэхээр 3-1 нь арцнал тоо мөн бодит тоо байх нь. За одоо бүгдээрээ 7-г авч үзье. 7 нь натурал тоо бөгөөд сүрэг биш бүхэл тоо олонлогт мөн орно. За альва натурал тоо бүр бүхэл тоо байна. Ийм 7 бол бүхэл тоо. 7 бол бүхэл тоо болох нь. За натурал болон бүхэл тоонууд нь арцнал тоо болно. Бүгдээрээ 7-г хуваах нь 1 гэж бичиж болно. Өөрөөр хэлбэл альва бүхэл тоог 1 хуваартай энгийн бутархай хэлбэртэй бичиж болно. За арцнал тоо нь эр арцнал байж чадахгүй. Харин бодит тоо байна. За одоо бүгдээрээ сүрэг 15-ыг авч үзье. Энэ бол натурал тоо биш. Натурал тоонууд нь тгээс ялгаатай эерэг тоонууд байдаг. Энэ бол бүхэл тоо, түүний эсрэг нь эерэг 15. За сүрэг 15-ыг хуваах нь 1 гэж бичиж болох тул энэ нь арцнал тоо болно. Гэхдээ эр арцнал биш. Мөн бодит тоо олонлогт орох нь байна.